Сайн мэцхан үзэгчтэй SPN телевизээр хайрын хөвч нэвтрүүлэг маань та бүгдэд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр бид 7 хоног бүр үзэгчтэй зориулаад гэр бүлүүдийн хосуудыг урьж оролцоолаа. Тэдний амьдралын түүх, дурсамж, туршлагаас хуваалцаад хайрын хүчийг та бүхэнд мэдрүүлэхийг зорддог. Энэ 7 хоногт бид хэнийг онцлсон байгаа бол тун удахгүй танилцуулах болно. Ингээд хайрын хүч нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Еврошой брэнд хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Хайрын хүч хэнийг онцлсон бол Өглөө болгон наран мандаж өнгөт оршин нэгэн хүм төрдөгч орхийн нэгнэн хараар дутаж үчийн осын нэгэн харна өчигдрийн бороо зүрхэн дээр зүсэрдэгч өдөр дундын наран хурц эдэгч орон сэрүнд чи Өргөж босох хүчин бусдын хайр байдаг яа Орочи орчлон дээр тэднийг хайрлаж амьдрнаа. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай марил үзэгчтэй өнөөдрийн цочдыг үзэгчтэй маань хинбэ гэдгийг мэдсэн бах. Ингээд студидтэй хүндэт цочтой урьж байна. Найруулагч Гал Баяр, түүний гэргий солин тэргүүний ажилтан жүжигчин Хулан урьж байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Баярлалаа. Баярлалаа. За хоёр хасынхаа араас 2 сар хөөцөлдсөн. Харин тэгсэн яг. Хөөцөлдөж байгаа ямар ч ясаа олоод авлаа тийм. Нэвтрүүлгийн урилгыг хэлж авсан. Маш их баярлалаа. Тэгээ хайрын хүч нэвтрүүлгийн цочдын төлөвлөгөө гараад за энэ хосуудыг урина гэж их нэлээд дээгүр бичигдээд яг тэр өдрөөс их залгасан. Манай нэвтрүүлгийн нэг догтсон асуулт юм шиг боловч нөх хүн болгоны танилцсан түүхэн өөрөө өөр цаг хугацаанд танилцсан хэлбэрүүд нь өөр байдаг шүү дээ. Тэгэхээр та хоёрын маань хувьд анх ямар байдлаар танилцчихв, хаана танилцчихв? Анх одоо мэржлээ сонгоол те жүжигчин болъё, найруулагч болъё гээл бүгд соёл урлагийн сургуульд шалгалт өгөөл орж исэн. Соёл урлагийн сургуулийн одоо босыг давж орно гэдэг бол маш хүнд даалгавар, маш хүнд зүйл байсан. Одоо залуучууд маш их бэлддэг тий. Бүр хүн хөсөж явж байгаа ч хүртэл бэлддэг. Яг хөө зүгээр миний хувьд бол би анх одоо Хулангайг харддаг тэр юу бол 2000 оны сонгуулийн жил байсан. Тэгээ сонгуулийн жил тэгээ нэг суйстай нэг конкурс өгч байгаад ингээ хартсан. Тэгээд дараа нь нөгөө сонгуулийн нөгөө шоуны үеэр л дими тэнэл тэр аваад доншуучлаад явж байхгүй юу. Тэгсэн чинь манай хүн бас яг тэгэл явж исэн байлээ. Нөгөө шоу аягүй балдаг байсан шүү дээ. Бид нарыг одоо 2004 оны сонгуулийн үеэр юм уу? 2000 оны сонгуулийн тий. Тэгээд би чинь гүйж очиод төгш нөгөө нэг конкурс өгч байгаа охин байж тэгэл яг гүйж очиод сайн уу гээл тэгсэн чинь шууд хан мөргсөн байхгүй. Амар танимхаараа л. Юу сонио харангуйтай. Хин биш ээ. Гэж харж байгаа. Маягтай шууд яваад гисэн байхгүй. Тэгсэн чи би ингэж харж байгаатай үн яс их цантай нөхрөө гэж бодож байгаатай за цэцэг гэл нэх юм бодол хөө явцсан. Тэгээд тэр бол маш их тоос санагддаг. Тэ мартагддггүй тийм. Тэгэл яг соёл урлагийн сургуульд орцгоосон бид хоёр чинь бол эсрэг ангиуд байсан. Би найруулагчийн ангид сурч ирсэн. Хулангай маань бол жүжигчний ангид сурч ирсэн. Дараа нь би 2 дугаар курсын төгсгөл 3 дугаар курсээс суграгшийнхаа ангид жүжигчнэр манай ангид орж ирээд тэгээд жүжигчнэр төгссөн байхгүй. Тэгэл одоо бид хоёр нэг анги болсон юм да. За анх танилцсан бол ингэж эхэлсэн бол би бидэд тацагдсан тэр үйл явц ариун сэтгэл гэж жүжигтэй холбоотой гэсэн тэр дурсамжийг ярилцлагыг бас уншижсэн л да. Тэгэхээр энэ талаар бас дурсамжаа хаваалцаад. Шүвшин ариун сэтгэл тий. Яг одоо би л яриад байдаг тий. Манайх юу яасан юм аа нөгөө 2000 онд тэгээ сургуульд орчоод за тэр үед бол мэдээж нөгөө манай нөгөө ангийн хүүхдээсэн. Тэгээ сүүлдээ нөгөө нэг анги болоод төгсөхдөө нэг анги болоод төгсөж исэн болохоор яг нөгөө
сургуулаа төгсөөл нэг оюутнууд чинь ангиараа нэг гоё юм хий гэж ярилцдаг. Тэгээ тэр үед бид хоёр яг нөгөө хамтраад нэг шүгшээний ариун сэтгэлгээд тэрийг ингээд нэг жижигхэн зохиомж болгоод хийсэн байхгүй юу. Тэгж хийхдээ л яг яа нөгөө эрэгтэй, эмэгтэй хүүсийн ялгаа гэж байдаг шүү дээ. Тэрийг л мэдэрсэн юм шиг байгаа юм да. Одоо галаас асуухад энэ л хулангийн яг ямар байдал нь босод олон эмэгтэйчүүдээс илүү сэтгэлийг чинь яг татсан бэ? Надад бол анх би ягаад одоо ингээд татагдаж одоо ингээл энэ хүн л ингээл энэ хүнтэй л одоо би гэр бүл болчих юм бол одоо ингээл миний амьдрал нэг гэсэн ингээл сайхан цаашаа явчих юм шиг бодогдож байсан бай гэхээр ерөөсөө ингээд хулангаа маань бол их тэмцэгцтэй хүн л дээ маш их цэгцтэй. За тэгээд дээрэс нь одоо ингээд одоо жишээ нь хүн чинь ингээд өөр төр ингэж харьцуулж үздэг шүү дээ тий. Би хэн блэ? Энэ хүн маань хэн блэ? Бид хоёр дутуу хүтүүгээ хинийхээ зан аран шиг яаж нөхөх вүлээ гэдэг зүйлээ илүү олж хардаг л да. Би бол одоо зарчимбүү гэдэг ганцхан зарчимтай. Тийм хүн шүү дээ. Ерөнхийдөө бол тий хам ханамаагүй тий. Одоо тэгтэл манай хүн бол маш их зарчимтай тийм ээ. Маш их зарчимтай. Одоо цаг байрна одоо ер нь намайг бодох юм бол маш олон давуу талтай л да. Тийм учраас би энэ хүнтэй танилцчих юм бол за одоо яг нэг чирэгдээд явах нэг их ч одоо айшиж чинь тий. Зүгээр бас нэг ингээд бас амьдралаа ингээд хослуулаад аваад явах юм болов уу гэж би бодож ирсэн л та. Яг нөгөө заяаны ханууд буюу яг таасан хосууд гэдэг маань яг би нэг нөхтгөө гэж ярьдаг тийм яг л юм байгаад байна л та. Тэгэхээр хоёрынхоо анхны болзоонуудыг асуухаар би нэг л хариулт ирэх байх гэж би бодож байна л та. Анхны болзоонууд магадгүй модон гэдэг нөгөө. Баасанд явж ирсэн байж байсан магадгүй. Тийм бол байгаагүй тийм. Чи нөгөө анхны болзоон ерөнхийдөө бүр сургууль төгссөн хойноо бид хоёр чинь яг тэр одоо би нөгөө хэлсэн шүү дээ. Бүр төгсөөд бараг жил уран ингээд нэг хамтарч уран бүтээлч хийж үзсэн. Тэгж явах хугацаанд яг нөгөө дасан зохицоод би нэг нь одоо нэг эрэгтэй эмэгтэй хүмүүс гэдгээ мэдрэлцээд тэг ингээд явж явах үедээ болохоор бараг юу модон чин тэр үед тэгээд яатсан. Модонгоос ингээ гараа авчихсан. Одоо нөгөө студийн байр л байсан да. Болцооны газар чинь бол хэн төрүүлж хайраа илэрхийлж байсан бэ? Мэдээж би. Тийм мэдээж. Хойлоо. Тэг хуйлсаар. Гэхдээ нэлийн ширүү ихэлсэн. Нэлийн ширүү ихэлсэн. Шууд л би чамтаа суунал гэсэн. Шууд хэлсэн. Тэг шууд л гэсэн. Тэрийг хол яаж хүлээж авсан? Тэр болохоор харин айгуу сонь тэгдэм хэлээ нөгөө эмэгтэй хүн чинь за тухайн үед бол надад ингээд оюутан байхад ч юм уу төгсөж байхад ингээд бас манай ангийн хүүхдүүд ч юм уу тий манай нөгөө ангийн хүүхдүүд ингээд сайн болцсон барьцсан гэл нөгөө мессеж тэр үед чи нөгөө мессеж явуулдаг. Тэрнээс бас чат мат байхгүй байлаа шүү дээ. Тэгээд мессеж явуулдаг байсан үе байсан. Тэгээд яг нөгөө мэдгүй нөгөө анхны мэдрэмжээрээ хүн ингээд шууд би чамайг авч суун. Ингээд одоо хоёлаа угаасаа амьдрна гэд ингээд шууд нэг юм аюу тийм нөгөө нэгсэндээ юу гэдэг нь одоо Солонгос киноны шууд ингээд нэг шууд хөтлж аваад ингээд явцдаг шүү дээ нэг ирчүүдэнтэй нөгөө эмгтээгийнхээ юм үг ингээд сонсож монсоол нэг армантик үг хэлэхгүй те тэрэн шиг манай хүн ерөнхийдөө жоохон тийм хандлагатай байсан. Тэгээд би жоохон нөгөө нэг олон дундаас нэг сонин ингээд гайхаад ингээд ороод ирэхэр чинь ингээд илүү нөгөө нэг дүүгээд идэм байлээ гэж. Олон хүн дотроосоо ингээ харахаар нэг юм юу ч юм шиг те нэг юм ирч хүчтэй тэгээд юм тийм байдлаараа санаа дагаар ч юм шиг те. Тий. Тэгэл мэдхгүй нэг мэдсэн чил ингээл татагдсан шүү дээ. Бэр гуйсан тэр үйл явц илүү бас нэг онцлог байсан юм байлээ. Тэр талаар бас энд товчхон бас сонсомоор байна тэр түүхийг тэр дурсамжийг. Тий ардын жүжигчин Мөвн Нарах маань бэр гуйсан. Тэгээд учир нь юу гэхээр одоо холонгаа маань Улсын драмын эрдэмтэн театрт 8 жил ажилласан. За ажиллахдаа болон за бас кинонд бас маш олон удаа Мөвн Нараа гуйтай одоо хамт охин хоёр болж тоглож ирсэн. Тийм нэрээ тийм биш үү? Тийм. Тэгээд тийм учраас бас бэр гуйх тэр асуудал дээр Мөвн Нарах маань за тэгээд мэдээж манай садан дөрөл манай яг төрсөн ах маань болон одоо манай
аав ах нар маань очиж байгаа юм л да. Тэгээд очиод тэр яг хин эмээгээс гойж байгаа юм. Тэр үед нөгөө манай ээж маань Америкт байсан болохоор амьдарч байсан болохоор яг нөгөө эмээ өвөөгөөс л очиж гуйхаас өөр аргагүй байсан. Би чи эмээ өвөө дээр өссөн хүүхэд. Тэгээд эмээ өвөөгөөс гуйх хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ эмээ өвөөдөө болохоор за 3 яг 3 гуулгаад 3-т дээр нь хадаг нь авъя шүү гэж хэлчихэд мега ахтаа болохоор юу та 3 гуй шүү гэж хэлэхээ мартаад оруулсан байсан. Тэгээд яваад орсон чи эмээ бол урдаас нь за миний ганц нандгиж явдаг хүүхэдтэй өгөхгүй дээ тийм байхгүй дээ гэл гэдэгээс утсан. Мэгэн нарангай ингээс утсан. Тэгээд ингээд бүгд шоконд орцгаасан. За гэл өгөхөөр тийм байхгүй гэл гараа авчдаг. Дахиад сүултээ мега ах чи хөлсөн гоожод за та ч одоо за тэгвэл бурханд чинь тавьчих да гэдгсэн гэсэн мега. Одоо бурханд чинь тавьчих да. Та ч одоо бурхнаа захирдгүү, бурхан ч таныг захирд юм уу гэсэн чи би бурхнаа захирд юм уу? Тэгээд нөгөө мега ах руу бит хоёр сандраад хүү яна нэр хилээгүй штэ тэгээд санангуудад утсаар залгаад байдаг. Мега ах маань утсаа авах угаасаа нөгөө өөр хаваагаад шоконд орсон. Мега нарангаас хөлсөө бас чанга өгшин байж. Гарч ирээ гайхаад ч одоо та чамааг өгөхгүй гэдээсэн би ч одоо бүр гайхлаа штэ. Тэгээ мега ах бүр гайхсан гал. Яаж өгөө? Тэгээ яг нь юу шууд бурхан дээр нь тавьчихсан. Тэгээд тавьчингууд манай эмээ ч одоо яах вэ тэгээд. Эмээгийн бурхан чинь энэ хүн сууж байгаа байхгүй. Тэгээд бурхан тэнцэнэ загнахгүй юу? Юугаа маялаад байгаа би аваачтай. Эмээгийн бурхан чинь сууж байгаа. Тэгээ бурхан тэнцэнэ лүндэн болгохгүй юу? Та чинь 3 тэгээ ойлголцоогүй байна алаа аав гэд хийлээд. Тэгээ инээдэн болоо дараа нь гарсан хойнол мега ах минь ойлгосон. Тэгээд ардын жижигч үнийг бас зооцсон амтай. Ер нь манай нэвтрүүлгүүдийн чинь нэг гол зорилго тэр анхны мэдрэмжүүдийг ингээд хосуудад хүргэх зорилготой. Магадгүй та хоёр маань анх тэр хадмуудынхаараа зочилж исэн тэр мэдрэмжүүд ямар байсан бэ? Сандарж исэн үү? Барьц алдж исэн үү? Би бол нэлээд сандарж исэн. Сандарж исэн. Тий. Бас нэлээд айж л байсан тий. Тий айж исэн. Эмээ өвөө дээр л тийм өвөө дээр авч исэн тий. Манай эмээ өвөө ирч яг манай өвөө чинь их зөөлөн хүн байдгийн. Тэгээ манай эмээ чинь нөгөө нэг яг намайг гар дээрээ хамгийн анхныхын зээ байхгүй. Тэгээд гар дээрээ яг өөрөө бүр би өсгөн гэсээр хагаад гар дээрээ ирсэн хүүхэд нь би тэнгуут нөгөө бүр амин бурхан байхаас яах вэ? Тэ хармын бурхан тэгэл хөөрхий яасан. Тэгээд нөгөө бэр гуйгаал явхад бас хэцүүд үйд юм лээ. Тэгээ нэрээгээсээ яг ингээ бүр ингээ холдоод одоо хуучин болвол ингээл бүр өөр нутаг руу аваад ингээд явцдаг байсан шүү дээ тий. Тэгээд яг Монголдо хичнээн байгаад ингээд байж байгаа ч гэсэндээ яг бэр гуйгаал за одоо ингээд хадмуудтайгаа явна гэд гараа явахад бас л нулимс гардаг л эвгүй л эдэм байлээ. Эмхтэн хүн гэдгээ тэгээд тэндээс мэдэрдэг юм байлээ. Хоёр маань одоо хэдэн хүүхдийн аав ээж болоод өнөртгөн айл болж байна. 3 хүүхд. Тий. 1 охин, 2 хүү. Адангийн хүүхэд бол хүлээж байгаа. Төлөвч нь Баясаа тэгдэг үедтэй нөө 3 хүүхэдтэй байл ямар гэрүүлгээд. Тэнгийн гэр бүлд ордог гэдэг нэг тэнийг айл ордог гэдэг шиг. Хүмүүс харин 4 байвал тэгш байдаг л гэж яриа л байдаг юм л тэгтээ. Одоо байна. Арай болоогүй л гэсэн тийм. Тэгэхээр юу бэлэгдэж та хоёр маань хүүхдүүдийнхээ нэрүүдийг өгч юу? Хэн өгч юу? Тий, хүүхдүүдийнх нь нэрийг уншаад их тийм содон нэртэй юм байна да гэж харж ирсэн. Тэглгүй яг ер нь нэртэй бас их холбоотой хүний ааш араншинч хүртэл ер нь байгаа байдал ч хүртэл бас тодорхой харагддаг юм шиг бас санагддаг л да. Жишээ нь одоо яг би бол одоо гал баяр гэдэг нэртэй хүн тий. Бисаа яг нэр бодчих. Тэгэхээр яг дүүлцэх ёстой ч гэдэг юм уу тий. Яг би бол яг охиноо төрөхөд бол тэгж би нэрээ өгсөн. Тэгээ инхлэн гэдэг бол эмэгтэй хүн учраас бас уян зөөлөн тий. Нэг ийм зөөлөн ийм найланхаа ийм тийм утгыг агуулсан байгаасай гэдэг үүднээс нь л инхлэн гэж өгсөн. Цэцэн бэлэгт чинь миний нэр байхгүй нөгөө ямар ч байсан хүү эмээ чинь гоё ингээ оюун бэлэгтэй хүү болоосаа жоохон ухаанлаг те ийм хүү болоосаа гэж бодсны. Тэгээ өөрийн зүгээр юунд зүгээр л цэцэн бэлэгт гэдэг нэр гоё юм байна да гэж дотроо ботцсон явжсэн байхгүй. Тэгээ тэгж явж байгаад яг
хоёлаа за будаа одоо эрэх тэгш байхгүй бол болохгүй гэдэг утгаараа за хоёлаа будаа хийгээд тэгээ будаанд нэрсээ бодъё гээд. Тэгээд будаанаас бол бүр яг 2 удаа гарч ирсэн тийм. 2 удаа гарч ирсэн. Тэгээд угаасаа тэр нэр тэгэл тэр хүүхдээ баг хүүгийн маань нэрийг бол эмээн өгсөн. Баг нь бол ястай юм. Хүүгийн маань бихий цэцэн гэж нэрийг өгсөн. Сая тэгээд юу яасан бэл тэр архиваас үзсэн чинь бихий цэцэн гэдэг нэр ганцхан байлээ. Байна уу? Манай хүүхдийн нэр харин тийш. Байна уу? Байна уу? Нэрээ ганцхан манай хүүхдийн нэр бүртгэгдсэн байсан. Тэгээд бихий цэцэн гэж бол одоо байдгүй юм шиг л харин цэцэн бэлэгт бол байд юм бэлээ. Тэ? Ер нь бол монголчууд ер нь эцгийн эрхт ёс уламжлалтай ард түмэлд ялангуяа Азиуд. Тэгээд эцгүүд ялангуяа монгол ирчүүд юу гэж боддог вэ гэхээр би миний гэр бүлдэх хүлээж байгаа үүрэг хариуцлага бол эдийн засгийн асуудлыг шийддэг. Тэ? Эмэгтэй хүн бол хүүхд хүмүүжүүлэх, боловсролд нь анхаарах хэрэгтэй гэж үздэг. Гэтэл бидний мэргэжлийн хүмүүс болохоор хүүхдийн хүмүүжил, боловсрол гэдэг бол ээж аавын оролцоо аль альных нь чухал байд юм а гэж үздэг. Тэгэхээр одоо хүүхдийн боловсрол, хүмүүжилт хоёрын үед ямар шүү байдлаар оролцдог вэ? Ерөнхийдөө бол яг хүүхдийн боловсрол хүмүүжилтээр бол илүү би бол анхаарах шаардлагатай бүр хамгийн их анхаарах ёстой зүйл гэж боддیں۔ Тэгээд бидний үед бол ер нь дандаа хаягдсан хүүхдүүд байсан. Бидний үеийнхэн бол нийгмийн тэрчигтэй ээж аав нь дандаа гадагшаа явна, бүр гадагшаа явж нөгөө 8 хийдэг те тэр бүр яг үе байсан болохоор эцэг их маань олддоггүй юм үе байсан. Тэгээ тийм болохоор би бол хүүхдүүдтэй бол хамгийн их анхаарлыг хандуулах ёстой. Гэр бүл гэдэг бол хамгийн чухал. Номер 1-т тавих бүр ажлаас хүртэл номер 1-т тавих ёстой хүүхэд гэдэг бол гэж боддیں۔ Тийм болохоор би илүү нөгөө гэрсэг, илүү гэртээ бүр хүүхдтэй л анхаарлаа хандуулдаг. Яг хөө манай хүн бол ажилдаа илүү анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр яг нөгөө хүмүүжлийн хувьд бол илүү миний хүмүүжил илүү юу гэдэг баг. Нөлөөлдөг баг. Тэгвэл завгүй нөхрийн хувьд ер нь хаяа нэг зав гарахаараа гэрийнхаа довскочуудыг, залуучуудыг яаж хэрэглүүлэх вэ? Ямар хоолоор дайлдах вэ? Яста харагдчихл эрхлүүлэн тий. Бараагаар. Сүүлийн үед ерөнхийдөө үнэхэрийн завгүй болчиход байгаа юм. Тэгээ ийм их цаг завгүй хэрнээ манаас хариу хүчи урилгыг хүлээж аваад кинохоо бүтэн сайн өдөр бараг өнгөтэй нэг өдөр амраад өнөөдөр бас манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэн тийм маш их баярлалаа. Яг энэ ярилцлага бас тойрын бас нэг дурсамжийг сэргээсээ бас нэг өөр нэг болцоо болсон байхаа гэж бодож байна. Тэлгүй байгаа тий. Яг нэвтрүүлгийн маань ярилцах хэсэг дуусах болоогүй байгаа. Нэвтрүүлгийн 3 дугаар хэсэгт бид дараагийн хостойгоо хамт суугаад илүү гэр бүлийн үнцэн, амьдралын нарийн нандин чухал гоё маш гоё сэдвүүдийн талаар ярилцдаг тийм ээ. Тэгэхээр тунгуудахгүй бас хоёр зочинтойгоо эргээд олзъя. Хайрын хүч нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр үйлдэл бүрээ үзэсгэлэнтэй болгоо оройтой Еврошой брэнд хамтран ажиллаж байгаа. Ингээд дараагийн хосууд хэн байгаа бол хайрын хүч хэнийг онцлсан бол. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үйлдэл бүрээ үзэсгэлэнтэй байлгая. Еврошой Эдиулис ургамлын эсийн уснаас гархан авсан эрчимтэй чийгшүүлэх ээлдэс нь арьсны бүнд нь хүртэл чийгшүүлж өгснөөр таны арьс эрүүлжиж зөөлөрч өнгө орно. Хитро Digital Serum Еврошой. Францын номер 1 ургамлын гоо сахны брэнд Еврошой. Еврошой хэрэглэхэд хялбар мөн үр дүнтэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой 3 төрлийн үйлчилгээтэй маск бүх салбарт худалдаалж байна. Өглөө болгон наран мандаж өнгөт оршин нэгэн хүн төрдөгч орхин нэгэн хараар дутаж үчийн ослын нэгэн харна өчигдрийн бороо зүрхэн дээр зүсэрдэгч өдөр дундын наран хурц эдэгч орон сэрүнд чи хараар дараас омог бардам цан чин ганцаарна чи ороо хайрын дундаас ургаж
Нэвтрүүлэгтээ эргэн тавтаа морд үзэгчтэй бидний нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгт ирсэн хосууд хэн байгааг дөнгөж саяас гэрэл зурагнаас үзэгчид маань мэдсэн баг. Ингээд хосуудаа тайцнаа орчоо. Сайн байцгаана уу? Нэвтрүүлгийн хоригдоход ажилласан маш баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт бид хосуудынхаа хайрын түүхээр аялдаг. Мэдээж олончлаас хамгийн ихний асуулт бол та хоёрын хайрын түүх. Анх яаж эхэлж ив? Анх яаж уулзчих? Тэр талаарх дурсамжаасаа. Одоо дурсамж гоё сэдрэндээ тий. Өөр юм яриаг биш. Анхны танилцсан түүхээ л ярих юм байна тий. Тийм ээ. Аа. Хайр ихэлсэн. Хайрын олж үсэрсэн араас нь тэр харсан гэдэг. Бас их сонин урлагийн хүмүүс болохоор нөө хунгийн сүлжийн дуу гэх кино байдаг шүү дээ. Тэр киног хийж яхад манай хүмүүс маань тэнд нөгөө нэг туслахаар ажиллаж исэн. Бас оюутан байсан. Би болохоор шинэ продакшн дөнгөж харцсан анхны жил. Тэгээ нөө үйлдвэрчин дээр байрладаг. Тэнд бид нар тоглолтын бэлтгэлтэй байдаг байхгүй. Тэгээд манай нөгөө нэг оо талигч асайхан кино шүү дээ. Тэгээд нөгөө нэг манай яг үйлдвэрчин дээр эдний киноныхон бас байрлаж таарад тэгээд манай дотны найз маань гол дүрдэн тоглож таарад тэгэл бид нар бэлтгэлтэй яжсэн чинь наваа ингээл манай найз дуудахгүй хүрээдрээ бид нар энэ доор чинь зураг авалттай байна чи зүгээр нь хүрээдэр гэл тэгээ би очиод юм яриа суужсэн чинь нэг залуу ингээл хурж ирээд өндөр анхаарсан тэгэл манай найз дээр сайн уу байна гэдэл ингээл үнссэн чинь хацар нэгэл хонхоогоо л одоо энтлийнх нь хацар бүр ингээ амар хонхоодаг байхгүй юу тэг би ингээл ямар гоё хацар хонхоод ингээл харсан тэр үед анх удаа л тэгж харж ирсэн. Тэгээд тэрний дараа нь 2 хоног миний утас яалаад нэг юм юу асаагүй тэр үед яагаад ч асаагүй юм бэ? Тэгээ асаасан чинь над руу нэг мессеж ирсэн байсан байхгүй юу? Тэгсэн чи би нөгөө нэг танай найз чинь киноны тэгэхэд байсан нэг залуу байна. Тэгээд найзаас чи дугаар авсан юм аа гэл тэгэл анх мессеж бичиж миний анх харсан бол яг тэгжил харсан. Тэгээ би боддtiin багасаа би нөгөө нэг юм хацар нь хонхоодог хүүхдүүд хараад хацар нь хонхоодог хүн харахаар амар хөөрхөн санагддаг байхгүй. Тэгэл өөрхөн хацрыг би ингээ хорхоолох гол ингээл хацраа ингээд гэсэн дээр мэдгүй юм хацар нь хонхоодог хүнтэй суух ёстой. Манай зочдоос 2 дахь юм сонирхолтой хүн гарч ирж байна тий. Хацар нь хонхорхоо амар таалагдаад тэгэл би цаныгаа суусида нөгөө манай бүлээч манай асаах маань шинэ продакшнаас хариалтай. Тэгээд тэр киноноос л анх тайл. Тэгээд нөгөө нэг наваг тэр өрөөнөөс чад юм аваад иргээд. Тэгээ би ингээл нэг яг шинэ продакшн яг өрөө рүү н ороод ингээс яг ханага харж исэн байхгүй. Өмнө нь би харцсан байсан. Тэгэл би нэг юу яаж мал яриад тэгэл одоо манай од гэрлэгээ театрын жүжигч од гэрэл манай киноны голдууд маань. Тэгэл ярьсан чинь найз нь болж таарад бүр нэг анги болж таарад. Тэгэл бууж од гэрлээс бас дугаараа навахж милээ гуйсан. Гүүр болоод тэр хүн гүүр болсон байж таа. Одоо ч тэгдэм би та хоёрыг гүүр шүү. Тэгээ оогийн чинь тэгээ тэр доороос хариу мариу бичээгүй. 2-3 сарын дараа мараа бич өдөр болгон мессежчээд бас милээ те. Тэгсэнтэй харин. Тэгээ 4 мөж ясараад араас нь гүсэн байна гэдэг шиг. 4 ясын дагуу. 4 ясын дагуу тэгэл ханыг анх тэгж хараал. Одоо ингээл амьдраад 8 жил чинь да. Хаана хизээ яаж бууж өгөө 2-3 сар ингээд мессеж ицсэн гэж байна шүү дээ. Тий, тэгээд юунд итгэж аягүй. Юунд итгэж бууж. Тэгээ би нөө тоглолтын бэлтгэлтэй байхгүй манайх ч өдөржин шиг бараг л нэлээ орой болтол байна. Тэнгүүт л доор ингээл жижигүр дээр чинь кофе орхицсан шүү. Наа нэрж байгаа. Шоколад орхицсан шүү. Ингээл тэр үед чи би бас оюутан байсан ба тийм бас. Тэгээд шатлаар боломжоор тэгээд шоколад кофе. Тэгээд наваг нэг тоглолтын бэлтгэл тараад ирж авсан юм аа. Тэгэл нэлээ мессежлсэн байсан. Тэгэл ирж аваад тэр чи муу юм уу гар ингээ барьсан. Тэгэл дараа нь ярьж байхдаа би чиний тэр гарыг барайл ингээл миний гар нэг юм оюутан бахал юм нэг юм зөөлхөө ямар нэг юм нэлцэн гай ингээл хүмүүс тэгээд идэг байсан. Тэгсэн чил манай хүн бас барайл нэг юм зөөлхөө нэг юм санагцсан гэсэн тий. Тэр ч юм уу тэгэл дурсан юм уу яасан амар. Одоо би залуусаа дахиад нэмээд асуучмаар байна. Одоо кофе, шоколад гэж айгуу анх болцохдоо татчихсан байна шүү дээ. Өгжсэн маань хамгийн сүүлд хизээ шоколад, кофе өгжсэн байна. Сая баяраар нь тий баяраар ихтэйчтэй баяраар. Нөө нэг Валентины баяраар сайн явсан.
Өглөөчтэй бариар хайрын дээр өргөчөнд хийцэн байгаа үст. Ямар ч байсан ёсоо алдаагүй л юм байна тий. Манай хэсэг өөрөө бас нөгөө самартай ус үзэмтэй тийм ижлээд нэг дуртай. Ер нь анх сонь танилцчихсан шүү дээ. Тэгэл мессежээр бичиж байгаа л тэгэл хайртай болоолаа. Тэгэл тэр чинь бас өчнөө бас гоё түүхэд байгаа. Тэгээ болцоол чинь хөхтэй ч явдлаа тий дурсамжтай. Одоо яг бид хоёрын асуух гэсэн асуулт болдож ирсэн тэр хөгжилтэй хөхтэй гэж яриад тэр түүхээсээ гоё хуваалцаач манай үзэгчдэд. За миний ярь нэг. Эргээд бодоход ерөө санаанаас гарддаг. Тухайн үед ингээ жоохон ичээч юм уу тийм байсан ирнэ. Өнгөсний дараа бодоход нэрээ тэр үе хамгийн гоё үедтэй гэдэг штэ. Тэр үед ингээ бид яг ингээ болцъё гэл ингээл яг болцож чадаагүй байхгүй яа би ажил ихтэй тэгээ манай ч оюутан байсан болохоор ингээл нэг би одоо бодохоор нэг хүний төрс өдөр дээр яг болцоод харчиж байгаа байхгүй манай хүний найзынхын төрс өдөр гэл битээр очиод яг битээрийн болцоо юм шиг л байсан баг тэр хүнийхээ төрс өдөр нь бүр мартагдаад битээр бүр тэр хүн төрс өдрийг сүулдэ мартцсан ресторанд ороод ингээл хоол идэл тэгснэ явсан чи битээр босч бүжиглэл гадаа гарсан чинь цас орж таараад хөтөлцөж алгаад нөө хүний төрсөд дээр байна. Тэгсэн битээрийн баг хамгийн анхны болцоо баг тэр болж таарсан. Тэгээ би одоо бас хэлдэ анх би ингээл баярхуутай уучрал би яаж ганцаараа ингэж явж исэн байна тий. Би яагаад ийм хайр тий ийм хөнгүүгээр амьдарч исэн байна гэж бодож исэн. Тэгэл хүүхэд төрсөн чинь яагаад хоёлоо ийм гоё тийм мэдрээ яаж хүүхэдгүй амьдарч чадчихсэн юм бэ гэж бодож исэн. Тэгээ сая эхлээд охин маань төрөө сүүлд хүү маань төрсөн. Хүүгээ бас нэг өөр мэдрэмж байна. Охин төрөх нэг өөр мэдрэмж байд юм байна. Хүү төрөх нэг өөр мэдрэмж байд. Тэгэл яагаад ийм гоё мэдрэмжүүдийг одоо хүүхдгүүгээр яаж амьдарч ирсэн ийм сайхан хангүүгээр яаж ганцаар ингээ амьдраа яваад болоод байсан бэ гэдэг л юм айгүйх бодогддсон байлаа айгүйсэн. Тэгээ миний анхны хайртайгаа би сууссан. Тэгээд би өмнө нь ч нэг чи миний анхны хайр байсан ч гэдэг юм уу хэлж байгаагүй. Тэгээ өмнө нь ер нь би ингээд бодож байгаа ингэж хүчтэй дурлж ингэж хүчтэй хайрлаж байгааг болохоор миний яг анхны хайр юм байна да гэж би боддтой. Тэгээ энэ нэвтрүүлэг бас гоё мэдрэмж өглөө шүү. Дагаа сэтгэл аяг догдолж ирсэн. Гоё өдрөө. Баярлалаа. Хосууд маань хосуудын ер нь хувьд давна залуу хосуудын хувьд ингээд анх тусдаа гараад яг тэр үе бол мартагддаггүй. Тийм гоё гэдэг. За гэртээ юу авах уу? Хойлоо яах уу гэж. Тийм мөрөөдөл хойлоо энэ өрөөгөө ингээ хойлоо одоо ингээ шүү гэдэг. Яг тэр гоё нэнтэн дорсомж яваа. За дээрээс нь гэртээ авч ирсэн хамгийн анхны одоо тавилах ч юм уу. Одоо хүртэл нандиндаг. Байр аваад тусдаа гараагүй. Битээр шууд хатмында битээр анх амьдардаг гэсэн. Тий их хосууд тэр нэг жилиг өрөөд тэгдэж штэ. Төркөөд ирсэн жижиг өрөөгөө тогтчуулаад тэгээ нөө манай хатмээс гадаад байдаг ирсэн чинь битээр жижиг өрөөнд бүр бүлтээд ингээд бүр мобо бүргээд барыг ширхэг үүсгөө ширхэг нөө тоос байхгүй болсон битэр нөө нэг тогтчуулаад ганцхан жижиг өрөөндөө барыг тэгж тусдаа гарч ирсэн битэр. Тэгээ хамгийн анхныг гэвэл барыг хөшиг болж таарч их шиг байна. Жижиг өрөөндөө тусдаа гарч ирсэн юм чинь. Тэр өрөөндөө хөшиг аваад тэр өрөөндөө гой хөшиг аваад опа аваад тэгэл яг нөө багаас л хэлсэндээ битэр чинь шууд ингээд байранд ороод машин аваад ингээд явчаагүй. Маш багаас жижиг өрөөнд байж аваад байр түрээсэлдэг боллоо. Хөөхөд төрөөл 2 өрөө байр түрээслэл жил болоод тэгээ за ер нь хоёлаа юу яа байр авъя те. Тэгтээ хоёлаа ингээ шууд авч чадахгүй юм чинь одоо л лизм ингээл айгуух юм. Тэгэл тим аргаар ингэж явж байгаа сая байртай болсон. Энэ жил яг тусдаа гарсан хүмүүс баг энэ жил юм байна да те. Энэ жил яг бүх лизгээ тасгаад байгаа. Банкны асуудлыг тасгаад. Яг ингээд гэртээ ингээд ямар гоё юм байраа ингээд хоёулаа ингээд бидний юм болчлаа. Амар юм баярлах сэтгэл залуу гэр бүлүүд ер нь тэгдэг бах. Тэ бид хоёр шиг ийм яг мэдрэмжийг мэдэрдэг бах. Бүх юмаа дуусгаад ингээд яг өөрийн гэсэн гэр оронтой болоод гал голонтой залгуулахын юутай олчлоо гэж бодохоор үнэхээр гоё санагдчихсан. Тэгэл одоо болохоор бас зориг өөр болчих чинь. Одоо дөрүүлээ олж байгаа юм чинь бас томруулъя. Одоо ингээ гэл битэр шин ярдгийн. За энэ жил хоёлаа ингээ одоо эхлээд битэр жижиг өрөөндөө байжсэн бол за хоёлаа байр түрээсэлж гарья энэ жил одоо ингээд үзий амьдрал ингээд хоёлаа байр түрээсэлсэн. Тэгэнгүүтээ
хоёлоо одоо ингэж байж болохгүй байна. Өөр хүүхэдтэй болно. Тэгэхээр ингээ дараагийнхаа одоо энэ жилийн ахлах юм болохоор байраа томруулъя хурмаа гэсэн одоо юм хоёр юм төлөвлөгөөтэй ажиллаж. Тэгэхгүй нөөмс чинь нэг том юм одоо ингээл хүсч мөрөөдчихөөр тэрэндээ хүрэх гээл хүрхгүй болохоор заа гэд жижиг жижигээр ингэж явбал ингээл хүрдээ юм шиг санагдав. Нөгөө гэр бүлийн бас нөгөө харилцан төлөвлөгөө гэж юм байх хэрэгтэй л дээ бас. Тэгээ төлөвлөгөөний юм дагуул манай гэр бүлийн явц. Дараагийн жилдээ тэгэхээр ер нь яг хүрээд тэрэндээ хүрээд байгаа юм шиг санагдаад тий. Яхаа тэгэл бид өөр шиг ингэж сайхан хайр дур сэтгэлээрээ ч юм одоо нөө одоо мөнгөтэй үс юу шүү. Зөв ингэж яг ингээл амьдарч байгаа шүү. Мянган залуучууд байгаа. Маш гоё. Тэр нь өөрөө гоё. Тэр нь айгүй амттай. Дараа нь гоёлын зажлууртай амьдралын ингээд гарахад зажлууртай байдаг. Би тэгээд хинээс асуумаар байна л да. Анх ингээд тусдаа гарахтаа ингээд нөгөө хадмында хамт амьдардаг байсан. Амьдралаа эхэлсэн гэдэг чинь шүү дээ. Ер нь бол Монголын хүмүүс дотор нэг хадам ихэрл нэг хадны мангааш гэл нэг юм зүрлэлтэй шүү дээ. Магадгүй хадам ээжээсээ ч юм уу ааваасаа ч юм уу суралцсан тийм зүйл байдгүй. Байдаг. Манай хадам ээж яг би нөгөө нэг тусдаа гарахад гадаад байдаг байхгүй юу. Тэгээд ховор ирдэг байсан. Тэгээд манай хадам ээж чинь одоо нөгөө ойр орчныхаа хүмүүсийн гэрэл цацруулсан хүн гэж хэлж болно. Зүгээр л нэгч зүгээр суухгүй. Ээж орж ирлээ. Тэгэхэд гэр бүр гийгээл одоо ингэ мэдгүй яа ч юм тавилга өөрчлөгдөөл ингээл гэр нэг л юм гой болчдөг. Тэгэл ингээл хадам ээжийг ирэхээр ингээ айгу гой санагддаг байхгүй. Хоол моол бүр ингээд бараг л нэг 15 минутын дотор 2 3 төрлийн хоол хийчихдэг. Тэгээ би одоо тэрийг сурыг гэд үнэхээр чадахгүй. Үнэхээр тэгээ бид нар нөгөө нэг хүүхдүүд нь хүртэл ингээл бирүүд нь бид нар ингээл ихтэй супер ээж гэж нэрлэдэг байхгүй юу. Үнэхээр супер дүүнэр нь одоо хамаатан садан ч гэсэн бүгд тэгж ярьдаг. Тэгээд манай хадам ээж бол тийм одоо гайхалтай эмэгтэй хүн. Тэгээд бас өөр хүүхдтэй ч гэсэн би бас тэр зангийг бас тэр хөдөлмөрч зангийг бас сурахыг айгүй суралцаасаа гэж би боддог байхгүй тий. Тэгээд манай хадам бас маш мундаг хүн байдаг шүү дээ. Анх удаа хэдтэй даалтан газруудаа авсан гэдэг лээ. 24 настайд залуухан алтан газруудаа авсан. Одоо гүүр барилгын түүх юм үзэн тэр чулуун юм хийж мэгэл тэр үедээ авч ирсэн бэлдэр нөө эсхийн залуу байхдаа. Тий залуу байхдаа авч ирсэн. Тэгээд маш хөдөлмөр тий. Ер нь юм хөдөлмөрч. Тийм болохоор өөр хүүхдүүдтэй ч гэсэн одоо өвөө эмээшгээ юм байгаасаа гэж одоо үлгэр дуурайл болсон тийм сайхан хоёр хүн байдیں۔ Маш их баярлалаа, сайхан ярилцлага байлаа. Тэгээ бидний манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан та хоёртаа маш их баярлалаа. Мэдээж энэ хэсэгт бид хосоодынхаа дурсамжаас хуваалцдаг. Тэгээ мэдээж дурсамж сэргэн гэдэг хайр эргээд сэргэж байгаа. Тэр гоё мэдрэмжүүдийг бас авсан байх гэдэг итгэлтэй байна. Үнэхээр гоё нэвтрүүлэг байна. Яг ярьсан чи яг тэр үед очсон юм шиг бүр инээд хүрээд ингээл тэгжсэн те ингээд ярьсан чинь үнэхээр гоё. Нэр ийм нэвтрүүлэг одоо ингээд та нар бас хийж байгаад бас SBN телевизийн хамт олонд маш их баярлж байна. Ийм бас цаашдаа зөндөө гоё гэр бүлүүдийг оруулаад тэгээд үзэж байгаа бас хосууд ч гэсэн хайраа тэгжсэн те ингээд ийм гоё энергийг түгээж байгаа бас танаа хамт олонд бас баярлаа гэж байна. Бас уурж орцсон баярлаа. Тэглэгээ ахын гэж залаа. Бас тий. Яг одоо энэ цаг үед бол хамгийн одоо үнцэнтэй тооцогдох хүмүүсийн ялангуяа залуу гэр бүлүүдийн бас маш дуртай үзэх ёстой нэвтрүүлэг юм шиг санагдлаа. Гоё баярлаа. Маш их баярлалаа. Тэгээ залуу хосуудын маань төлөөлөлд болоод өнөөдөр бидний нэвтрүүлгийн хамарт оригдсан. Тэгээ нэвтрүүлгийн 3 дугаар хэсэгт эхний дугаарынхаа зочдтой хамт гэр бүл амьдралын илүү үнцэнтэй зүйлсийн талаар залуустаа бас зөвлөгөө өгнө хамтдаа ярилцах болно. Тэгээд нэвтрүүлгийн ерхий ивент тэтгэгчээр Еврошоп брэнд хамтран ажиллаж байгаа. Нэвтрүүлгийнхаа 3 дугаар хэсгээр эргээд олцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үйлдэл бүрээ үзэсгэлэнтэй байлгын Еврошоп. Эдиулис ургамлын нисэн уснаас гархан авсан эрчимтэй чийгшүүлэх ээлдэс нь арьсны бүнд нь хүртэл чийгшүүлж өгснөөр таны арьс эрүүлжиж зөөлөрч өнгө орно. Хитро Digital Serum Еврошоп. Францын номер 1 ургамлын гоо сахны брэнд Еврошоп. Еврошоп хэрэглэхэд хялбар мөн үр дүнтэй бүх төрлийн арьсанд тохиромжтой 3 төрлийн үйлчилгээтэй маск.
бүх салбарт худалдаалж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Брэнд Медиа. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай байрлал үзэгчтэй бид нэвтрүүлгийн 3 дугаар хэсгээр үргэлжилж байна. Нэвтрүүлгийн маань ерхий ивент тэтгэгчээр үйлдвэрээ үзэсгэлэнтэй болгоё бүрээтэй Евроши брэнд хамтран ажиллаж байгаа. Евроши брэндийн хамт олон талархал илэрхийлье. Нэвтрүүлгийн энэ хэсэгт бол нэлээд нарийн нандан чухал хосуудын бүр дотоод асуудлыг ч магадгүй хөндөж ярьж бас магадгүй уучлаарай. Хосууд удаан ингээд хамт байгаа тэгэхээр би нэг илүү ойлгож мэдэрдэг болдгоо гэхээсээ энэ зайг туулахын зайд хүрэхийн тулд нэлээд олон зүйлийг туулсан байх гэж бодож байна. Тэгээ яг одоо ингээд харахад ер нь юун дээр их алдчихсан байна. Юу маань илүү их оноотой байсан байна. Юун дээр их анхаарч ирсэн болохоор илүү ингээд гэр бүлийн маань байдал илүү батбөх байгаа гэж хардаг юм байна. Ер нь хүнээ таньж дуустдаг юм байна л гэж би боддог л тоо. Хүнээ таньж дуустдаггүй. Тэр ялангуяа бас өөрийгөө таньж дуустдаггүй тий. Тийм болохоор одоо энэ олон жилийн хугацаанд бас одоо тайлж чадаагүй хүмүүс маань бас миний хажууд одоо хүртэл сууж илээ тий. Тий. Тайлчих юм бол бас удахгүй болчих болов тий. Бас тэр чинь ингээд хүмүүс бол яг хэвдээ бас ингээл модалцлаа л гэдгийг тий, сайдлаа л гэдгийг тэр болгоноос ингээл харахад тий мод сайдахгүй амьдрал гэж байхгүй шүү дээ тий. Модох тусам эргээд эвлэрэхтэй илүү дотн болж л байдаг тий. Модохгүй бол заримдаа бас ингээд хаяа бас нэг уйдаад бас би нэг өдөө штэ гэж бас тийм. Яач юу нэг нэг тийм нэг л өнцгөр яваад байна шүү. Чи юу болоод байна? Тэр нь бас их сайхан байдаг. Гэхдээ миний бодлоор бол за ялангуяа урлагийн ч юм уу эсвэл олонний нүдэн дээр танил байдаг гэр бүлүүд илүү нийгмийн хариуцлага өндөртэй байх хэрэгтэй болов гэж би бас боддог. Тийм ээ. Тэгэхгүй бол одоо жишээ нь ингээл энэ залуу одоо ингээл гэрүүл болоогүй залуу хүүхдүүд те одоо ингээл байж байгаа урлагийн хүмүүсийг хараад ингээл бас идеалаа болгоод хардаг те. Тэгтэл ингээл тэр ингээл энэ гоё урлагийн хүмүүс ингээл их сайхан хүмүүс гэл харж идэл нэг битгэдэлт нөгөө хоёрын салцсан явж байгаа юм. Тэгэх юм бол тэр хүмүүс бас муухай санагддаг те. Одоо ингээд бид бүгдийг ингээд баг байхад одоо ингээд Батүлзээ ах саран туяа гэх гээл те. Мен дээр ихч одоо цэрэн давггүй гээл те. Одоо асарж байгаа ах урнаа гэх гээл тэр хүмүүсийг ингээд хараад те. Нэг сайхан урлагийн гэрүүл шүү гээл ингээд бид бүх хаардаг те. Одоо ч гэсэн гоё те. Тэгтэл тэр хүмүүс бол тэр гоё юм гэрүүлийн гоё ёс зүй этикийн ёс ингээд өнөөдрийг хүртэл өндөр төрөгөөд алдахгүйгээр аваад ирсэн ийм сайхан. Тэгэхээр бид бүхэн ч гэсэн бас яг энэ нийгмийн хариуцлагыг бас үүрхийнсэн гэж бас хичээж бодож явдаг манай гэрүүлийн хувьд бол тийм. Миний хувьд болохоор яг залуу хүмүүс маргалдах зүйл байна тий. Миний хувьд илүү нөх хүлээцтэй яагаад энэ маань уурлаад байна гэдгийг нэг сайн бодож ийж ингээд байгаа юм байна гэд илүү тэр хүнийг ойлгохын төлөө байвал хэрүүл баг гарна ч гэдэг юм. Илүү гэр бүл нь батбөх байх юм болов гэж одоо нэг 8 жилд хайсны үндсэн дээр одоо яг бодогдож байна л да. Яг тийм надад бол өөртөө яг тийм л үү. Яагаад уурлч юу? Би одоо ханигаа уурлч юу? Би одоо яг юу олч юу, ийч юу гэж сайн бодоод дараа нь энэ дээр чи ингэсэн байх юм ярилцах. Ярилцвал одоо нэг илүү бат бүх одоо тэгэхгүй ингээл юмны тухайд уурлаад залуу хат юм гэдэг нь шүү дээ. Амар хөвчөрцөг шүү. Цаамдуу байхад. Нөгөө үргэлж гэх юм уу ингээл юу ч бодохгүй энэ хүн баг уурснаа хамаагүй юм шиг л уурлаад ингээл байдаг. Одоо бол өөр хөвгтэй болсон болохоор ингээл нэр яага уурлуулч бай ханыгаа ч гэдэг юм уу тэгж боддог болсон. Одоо нэг тийм нөгөө ер нь залуу багч залуу багт яг. Энэ аас тэгэл ер нь нэг жоох уурлахаараа нөгөө нэг тунаал те. Нөгөө үгээрээ хэлж чадахгүй ер нь ингээл үйлдэлээрээ ингээл нэг
өөрийнхөө бас юу ингээд харуулаад нэг жоох нэг янз болоод зүгөөрөөгөө тавчиг хөшөглөөл нэг тийм жижиглэнгийн нэг тийм явган тийм байхгүй л ер нь маш сайн ярилцж явах хэрэгтэй. Цаг үе болоод бас хажуудгаа бас тайвширсан үед нь те тайван гоо цагийг нь болоод сайхан ярьсан. Ястад хоёрын хэлдгээр нэг залуу байхад. Залуу байхад айгуу тийм шийдэмгүй байдаг шүү дээ. Юм л боди сали ерөөсөө сали гэж. Айгуу шийдэмгүй байдаг шүү дээ те. Шийдвэрийг айгуу. Тэгээд тэр гаргадаг байсан л одоо үгүй шүү. Айгуу удаан бодож. Тэр сали гэдэг үг чи ер нь ингээл яваандаа ингээл багасаал ирдэг юм байл л. Нөгөө салалт айгүйх байгаад байгаа шүү дээ. Ер нь бол ингээл дөнгөж нэг дөнгөж үерхээл шууд хүүхдтэй олчоод тэгэнгүүтээ яг юун ч духан төрөөгүй нөгөө 4 жил нь хүрээгүй байхдаа нэг ихний 2 3 жилээ нөгөө хүүхдтэй одоо хоорондоо бие биендээ нөгөө биенийхээ учрыг олж чадаагүй байж байгаа нэг дахиад нэг хүүхэд гаргаж ирчээд 3 биенийхээ учрыг олох гэж байгаа олж чадахгүй салцдаг тий. Энэ тохиолдол айгүй их бүр амар их байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Бүр энэ бол нэг талтаа бол яг нөгөө манай залуучууд маань өөрсдөө жоохон энэ талыгаа жоохон бодоод эхлээд биенийхээ учрыг олох хэрэгтэй юм байна. Тэгжээж гэр бүл гэдэг зүйлийг босгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоо. Үр хүүхэд гэдэг зүйл чинь бол хамгийн том одоо бүр алдаж болохгүй зүйл гэдгийг л хамгийн их ухаарж явах хэрэгтэй юм шиг. Тэгжээж гэр бүл болох хэрэгтэй. Тэгэхээр манай хоёр аавуудын хувьд, манай хоёр ирчүүдийн хувьд ер нь энэ тал дээр ямар үзэл бодолтой вэ? Хайраа илэрхийлж явах хэрэгтэй юу? Жишээ нь одоо 10 хэдэн жил болцсон хосуудаас ингээд асуухаар би нөхрөөсөө сүүлийн үед ер нь хайртай үдүүг ер нь сонсгоо болцсон гэж. Анх суухтаа л би сонсдог байсан гэж. Манай хоёр залуугийн хувьд хайраа жишээ нь ямар байдлаар илэрхийлдэг вэ жишээ нь? Би илчгүй. Тэгэл ер нь бол тэгэл хандаа бол хайртай бол байнга л хэлдэг шүү дээ. Байнга л хэлж дээ. Бас нэг бас яг ханигаас гүйцэд одоо юм аз жаргалтай гоё ингэ нүдэн дандаа юм аз жаргалтай ингэж одоо хичээж яваал хүн л дээ. Гэхдээ бас хин нэгэнд бас нэг ингэдэг нэг хайраар тутсан хүн шиг битээ харагдаасаа. Одоо яг нөгөө байгаа бо тэгж юм хичээдэг болохоор тэгэл хайртай шүү чи мэдж байгаа өстэй. Ер нь мэдж байгаа өстэй би чамд бол хайртай шүү дээ. Тэгэл түнс ингээд нэг амар романтиклаад бүр амар тэгээд байх зүгээр. Яг зөв. Одоо нөгөө эмэгтэйчүүдийн хайр гэдэг мэдрэмж юугаар явдаг вэ гэсэн чинь ерөөсөө л халамж анхаарал гэдэг энэ хоёр зүйлээр л эмэгтэйчүүд хайрыг мэдэрдэг юм байна л да. За манай галын маань нүд. Тий ер нь ингээд арматик гэж байгаа. Манай тал юм уу? Ямар ч тийм арматик юм байхгүй шүү дээ. Тэр нэг тал юм байна. Би бас яг нэг тийм арматик бас хүн биш. Тэгээ ямар сандаа сая нөгөө киносотрагийн нөгөө монтаж хийж байгаа киносотра дээр нөгөө тэр хэсэг дээр нь төгсгөлийн хэсэг дээр нь нөгөө киноны нээлтэн дээр би ингээд гэрлэх санал тавьдаг байхгүй. Тэгээд би тэрнийхээ монтажийг ингээд сууж ирсэн. Чи нэг л өөр хүн харагдаад байна. Би чи яг ийм харамаадаг хүн мөн билүү яг ингэж байлуу гэх жишээний бодогдчихсэн. Тэгвэл яг мэдээж яг тэр талдаа бол бас нэлээд тийм дутмаг хүн. Тэгээд бас өөрийгөө өөрчлөе гэж бодоол байгаа. Харин тийм бас яг сүүлийн үед бас ингэж бодож байгаа. Тийм драматик бас хэрэгтэй шүү дээ. Бас хэрэгтэй юм шүү. Байх хэрэгтэй шүү. За тэгэхээр ярилцлага төрхөн зур завсарлаад хамтдаа нэвтрүүлгийн зүгээс хөгжөөн тоглоом бэлдсэн байгаа. Тэгээд хосоот маань хоёроо баг болоод хөгжөөн тоглоомын хэсэгт оролцсон. Тэгээд хоорондоо бас зөвлөлдөж жагаад гараа өргөж хариулах юм байгаа шүү. Тэгээд бид дүрсээр ертөнцийн 3 зүр цэцэг кино тавар бэлдсэн байна. За хамгийн эхлээд зүр цэцэг байгаа. Ховтай хураа. Яа. Хибэ. Ер нь бол 50-50 тавтай. Яг зэрэг хэлсэн. Гар өргөд. Тэхүү. Тийм дөрөв. За. Тэгээд зэрэг ойлгоо. Яг гэсэн бай тээ. 0.5 За тэгтээ хуваачлаа шүү. За. Номтой хүн даруй, эвтэй хүн дүлгөн. Үгүй. Эрдэмтэй хүн даруй их мөрөн дүлгөн шүү. Мөрөн зүрх. За тэг мөрөн зүрх байсан бол би нэг голын зураг оруулах байсан юм хаа. Тийм юм бидэг л. Нүдний шил зүгөөд ном уншвал сайхан хөхөдөд тавьчихсан. Ингэж одоо яана шүү дээ. Тийм ингэж яана. Тийм хажууд тийш. Артын хоёр утгаар мэдээж тийм хөөрхөн сайхан
гэсэн утга санааг илэрхийлж байна. Ямар ч байсан эрдэмтэй болвол сайхан байх гэдэг байна. Ихтэй байвал хөөрхөн байх гэдэг тий. За ер нь бол утгын хувьд бол гаргалгаа гаргацсан. Гал хоёрын гэр бүлд 0.5 оног нэмж өгөөд тэгээ бүтэн оноо өгөөгүй шүү. Ягаад гэвэл төхөөлсөн тийм ээ. Энэ маань ерхий утгыг гаргасан. Ерхий утгыг гаргасан. Уншиж мэдхэд ном сайхан, уулзаж ярилцахад нөхөр сайхан гэсэн зөв байна. За ер нь бол утгын хувьд манай зарим үзэгчид яг утгын хувьд таадаг те. Наа чи нэг ийм хөх ийм юу байгаа гэл. Ном сайхан хойдолт нь номны зураг байсан юм шүү. За кино тавар. За бүгд уран бүтээлчд орж байгаа нэлээ өрсөлдөөтэй баг. Зүүдэнд орсон. Зүүдэнд за баяр өргөе. Гэтэ гараа өргөн шүү. За баяр хүүгийн гэр бүл 1 оног. За баяр өргөе. За дахиад кино. Би. Хайр рекорд мөн үү? За. Биш үү? Байна. Энэ юу зүрхний хилэн биш үү? Хилэн биш байгаа дээ. Тэг хилэн биш үү? Зүрхнийх нь бол зөв байна. Зүрхний үг. Зүрхний үг. За ер нь бол яг байж болох хөвлөр байна. Гэхдээ арай өөр. Биш үү? Тий. Ер нь гэхдээ ер нь бол бараг л төхөж байна. Нөгөө нэг сэтгэлийн үг биш нөгөө за төгчээд нөгөө хиний сайн нэгэн тоглодог киноч байлээ. Зүрхэн чимс үг. Зүрхэн чимс үг. Тий. За ингээ 1.1 нэг сайн нэгэн тоглосон кино. За нэмэх 1 оноо авсан. Зүрхэн чимс үг гэлээ. За ертөнцийн. За эндээс ялагч тодорно. За тэр ихнийх нь юу вэ? Ихнийх нь юу вэ? Чулуу юу? Юу штэ. Хар байна штэ. Хар. Тогоо ертөнцийн 3 хар. За ертөнцийн 3 хар мөн. Хар. За одоо тэгээд яг юу ямар 3 хар байдیں۔ Тэ тэрийг хэлэх нь шүү дээ. Хүмүүсийн тогоо юу лээ? Одгүй тэнгэр нэг харах уу? Одгүй тэнгэр. Будаагүйсний харах гэнэ. Тийм үстэй. За зөв. Төвсгөлийнх нь юу? Одоо манай багууд хоорондоо ярилцж байгаад яг эцсийнхаа хөлбрийг гаргаж хэлээ шүү. Ер нь бол ертөнцийн 3 хар илүү ойлгомжтой. Тогооны төвсгөл нь доод зураг нь юу? Үс. За хамгийн сүүлийн хөлбрийг аваад эсвэл энэ асуултанд бүдэрсэн гэж тооцоод Ваагүй тогоо нэг хар гэлээ. Хүмүүсийн тогоо нэг хар. За. Саргуу шүн нэг хар. За. Сайхан хөхний ус нэг хар. За. бүтээрээс яддаг ч. Тэр тэгж л хэлэх юм байна яг. Саргуу шүн харсан. За тэгэхээр оноогоо хуваагаад одоо яг ижлэхэн бодож ин гэсэн болохоор хувайдаа тийм байдаг. За тэгээд ертөнцийн 3 хар бол өг тосоор чимэвч тогоо нэг хар гэдэг юм байна. Од мичдэр чимэвч окторгүй нэг хар, алт мөнгөөр чимэвч үснийг хар гэж хэлдэг юм байна. Чаад өөр зургандаа яг юу вэ? Дүнгээр 2.5 оноогоор гал хоёрын гэр бүл тэргүүллээ. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгээ нэвтрүүлэгт урьж орсон хасуудтай маш их баярлалаа. Яг нэвтрүүлгээ үзээ сууж байгаа залуу хасуудтай гэр бүлүүдтэй үнцэнтэй гой зөвлөгөөг өгөөч гэж хүсдэг. Хайрын үнцнийг яаж ойлгох ёстой вэ гэхээр хайр гэдэг үгээ өөрөө ойлгосон цагт л хайрын үнц нь бий болох болов. Хайр гэдэг үгийг үнцнийг хайрыг ойлгосон цагт л тийм ээ. Тэгсэн цагт л одоо яг жинхэнэ хайрын үнц нь ирэх болоо гэж бодож байна. Миний хувьд болохоор хайрыг хамгийн гол нь яаж хүчтэй байлгаж тэр өөрөө хайрыг авах вэ гэвэл хайрыг түгээх л ёстой юм байна гэж би ойлгоод байгаа. Хайрыг түгээгээд хайрыг өгөөд хайраа заавал одоо манайхан ч болохоор би хайрлуулж иж хайраа өгнө гэж хайр хүлээгээ суугаад байдаг те. Тэгэхгүй хайрыгаад яг ингээд үнэхээр л хайр чи хүрээд байгаа бол үнэхээр хайртай байгаад бол харамлаад ах шаардлагагүй тэрийг өгчих. Тэгээд эргүүлээ тэр хайрыг чи өөрөө буцаагаад л аавна. Тэгэхээр энэ бол мэдээж өөрийнх нь олж авч байгаа тэр хайрын хүч байгаа. Өөрөө тэр хайр гэдэг энэ дөрвөн үсгтэй юм. Өөрөө зүрх сэтгэлтэй аягүй сайн мэдрээд ойлгоод ухаарад одоо яг ингээд нэг чихтэй бас хантайгаа хараад тий тэгээ яваад
хүн ингээ амьдралыг ингээ туулах юм бол тэр хайр өөрөө ингээ хүсвэсгүй хүчтэй. Яагаад гэвэл тэр дөр саяны бидний ярьсан итгэл байгаа, бас уучлал байгаа, бас хажуудгаа гэсэн хүндлэл байгаа. Тийм учраас яг миний бодож байгаагаар бол тийм л нэгт твч, хоёрт хайрл, гуравт тэр хүнийгээ халамжил, хайрд дотор чинь маш олон итгэл байна, халамж байна. Дээрэс нь одоо бие биенээ хүндлэл байна. Тэр бүгдийг л өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлээл хөрөө халамжлал, итгээл, хүндлээл явах юм бол танай гэр бүлийн тэр хайрын хүч чинь хүчтэй байх болно л гэж бас залуучууд. Яг жинхэнэ хайр гэж юу гэсэн бэ гэсэн чинь ерөөсөө хайр гэдэг бол авахыг биш өгөхийг хэлдэг юм. Эт миний Монголын залуучууд сайхан ухаантай ч тий. Одоо хайрлах байхгүй тий. Алдаа бити байгаасаа тий. Яг зөв. Ирчүүд маань нэг зүйл дээр айгүй гомдолтыг та нар анзаардаг уу? Хүүхдтэй болоо шинэ гэр бүлийн нэг шинэ гишүүнтэй боллоо. Зочид ирдэг, хүүхдтэй ирдэг. Ээжт нь бэлэгтэй, хүүхдэд нь бэлэгтэй. Аавд нь байдгүй тий. Аавд нь байдгүй. Тэгсэн чинь манай нэвтрүүлэгт болохоор аавд нь бэлэгтэй. За сайхан дараагийн Нарфуцын Мерси брэндээр ингээд аавдад нь ингээд бэлэг барьдаг. Тэгээд бидний урилга хүлээж авсан та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Би заавал гомдогоогүй шүү. Цагаасараа битэг аваад хайдаг өксөр угаас үзээ. Би тэгвэл бүсгүүчтэй гоё билээ өгнө. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Еврошо брэнд хамтран ажиллаж байгаа 60 жилийн түүхтэй Еврошо брендийн маань хамт олоо. Энэ жил 5 сард 60 жилийнхаа ог Монголынхаа бүсгүүчтэй хамт тэмдэглэх гээд бэлтгэл ажиллаа хийгээд байгаа. Тэгээд Еврошо брендийн хамт олонны зүгээс нэвтрүүлгийнхаа үзэсгэлэн бүсгүүчүүдэд гарын бэлгээ өгч байгаа. Тэгээд 5 сард болох ойн арга хэмжээтэй бас давхар урилга хөргүүлж байгаа шүү. Тэгээд Еврошо брендийн хамт олонны зүгээс гарын бэлгийг гардуулж байна. Хоёр үзэсгэлэнтэй бүсгүүдээ. За баярлалаа. Бас өрөө үг нь айгуу гоё гэсэн тийм. Үйлдэл бүрээ үзэсгэлэнтэй болгоё гэсэн өрөө. За тэгээд хайрын хүч нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан сайхан гэр бүлүүдтэй маш их баярлалаа. Та бүхнийхээ дурсамжаар, та бүхнийхээ түүхээр үнцэнтэй зөвлөгөөгөөр олон одоо мянган залуустаа бид хайрын хүчийг түгээж байгаа. Тэгэхээр энэ бол нэвтрүүлгийн маань гол зорилго, үнцэн. Тэгээд хүний амьдралын хамгийн эцсийн зохицол гэр бүл байдаг гэдэг. Тэгээд та бүхнийхээ бас гэр бүлд хамгийн сайн сайхныг бид 6-гийн зүгээс хүсэж байна. Баяртай үзэгчтэй. Баяртай. Орчлон дээр тэднийг хайрлаж амьдрнаа чи бол хүн